51-ээс 56-нд Москвагийн хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолч ангиар суралцж төгсөхдөө дипломын ажил болгож Миний эх орон гэдэг симфони бичсэн. Энэ бол Монголын сонгодог симфонийн эхлэл буюу симфонизмыг үндэслэгч тулгын гурван чулууны нэг гэж явдаг. Энэ хүн зөвхөн сонгодог симфониг эхлэн зохиогоо зогсоогүй Монголын ардын хөгжмийг тайзан дээр гаргах, хөг ишгэлэгийг баяжуулах, хөгжмийн зэмсгээр баяжуулахад онцгой гавьяа байгуулж улсын ардын дуужгийн чуулгад ажиллаж байсан гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэгэхээр 104 симфонитой дэлхийн симфони эцэг хэмээх Йосеф Гайдны яг баргалж хуульчилсан гэж хэлж болохоор 4 ангитай симфоник Монголд анх зохиосон бол манай мөрд орж байгаа. Тийм учраас Монголын симфоник үндэслэгч гэж энэ хүнийг бид нэрлэж тулгын гурван чулууны нэг гэж хүндэтгэж явдаг. Одоо бид та бүхэндээ Монгол улсын төрийн хошигчнолд ардын жүжигчин зууны маллах хөгжмийн зохиолч Тусанжимбий мөрд оржийн Миний эх орон гэдэг хамгийн анхны мэргэжлийн буюу Монголын хөгжмийн түүхэнд алтан үсгээр бичигдэх энэ сайхан симфоник бүрэн ихээр нь сонсох гэж байна.
Монгол Улсын ардын жүжигчин зангадгаа мөр дөржгөө тийсэн байдаг. Атүргөө киноны дотор энэ нэг сайхан хөгжим байх юм аа. Энийг та нэг дуу болгож өгөөч гэж хүссэн. Тэгээд мөр дөржгөө энэ аялгаунд нь касмагаар шүлэг хийлгээд хангай гэдэг дуу зохиож өгсөн. Энэ дээр ай сайхан хангай баяа хангай гэдэг хоёр мөр нэмсэн. Тэгээ бусд нь бол энэ дуусан. Тэгээд анх удаа дуулсан дуучин бол Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин зангадгаа энэ хүн дуулсан өөр хинч дуулаагүй энэ сайхан дуу өнөөдөр ингээд та бүхний өмнө ихшилэх гэж байна. Ингээд зангад төвшин дуусарна ганц бодог явуулаад та.
1954 онд буюу Москвагийн хөгжмийн их сургуулийн оюутан байхдаа бичсэн фа мажорын утга уянгын сонатина гэж сайхан хэл зөрүүлсэн бүтээл байдаг. Яг дорн дахны жинхэнэ пентатоник 5 гишгийн хөгөөр бичсэн энэ бүтээл бол магадгүй тухайн үедээ туршлага байгаас нь хөгжимчөнд бол тийм ч хамархан биш ээ гэж ярьж ирсэн. Одоо бид хаврын шувуу ирлээ гэдэг сайхан яочгийн гоцлыг сонсох гэж байна. Энэ бол 1957 онд мөрдөрж байгаа анх симфони арил хөгжимтэй яочгийн гоцлог зориулж хийсэн. Энийг анх хөгжимдсөн хөгжимчин бол Монгол улсын Гавьяат багш Гүнчингийн Даштава гэж сайхан хөгжимчин одоо 20 дугаар зууны сайхан яочинч хүн байсан та. Даштава багш маань энэ хаврын шувуу ирлээ гэдэг бүтээлээрээ дэлхийн залуучууд хоёрын 6 дугаар их наадам буюу 1957 онд Москвад энэ наадамд оролцоод эх орондоо мөнгөн медалийг авчирчихсан тийм бүтээл байгаамаа.
Одоо бид анхны алхам киноны болдын дуг сонсох гэж байна. Тэгээд энэ дуун дээр нэг онцолж хэлэх юм бол Паус хамтлагийн төгөлдөр хуурч Жамсрангийн инх баяр шинэ оркестрох найруулга хийсэн байгаа. Дууны хувьд бол хэвээрээ яг хөгжмийн хувьд бол нэлээд баяжуулаад орчин үеийн болгоод жаахан тийм жаз хэлбэрлүүгээ оруулаад бас шинжилж хийсэн байгаа. 지gur 오르지고 이제 어디 데르데 쇼부터도 엉엉나스니 허스기 오치라다 달리대 청만았어다 동맹의 베리가 나타자마다 돌속은 오뜨기 오이커너시노 운내게 받아 자마다 소리소 스팅디 오이야 장가르나 요르던 소치게 되기 공기 되게 내 생귀 허물처럼 돼 오쳐라 내게